ирсэн шийдвэрийг өнөөдөр сонгуулийн ерөнхий хороонд Луисаас тогтоож өгч байна. Тэгээ бид бүхэн бол Монгол Ардын нам бол бас хуулийн хугацаанд багтаж яг сонгуулийн хууль болон одоо бусад арчмар журмын дагуу 76 улсын намууд 76 нэр дэвшигчтэй сонгуулийн нэр дэвшигчийнхээ нэрс холбогдох одоо шаардлагатай баримт материалын хамт сонгуулийн ерөнхий болж байна. Ингээд мөрийн хөтөлбөрөөр үндэсний аудитын газарт хянуулсан тооноос үзэхэд нэг 105-6 орчим хүн байгаа. За хууль заасан хугацаагаар бол өнөөдөр одоо 30-ны шөнийн 12 цагаар нам эвслийн материал өгөх нэр дэвшигчдийн материалыг ярьж шүү тийм ээ. Өгөх хугацаа бол дуусна. За бид уржигдраас эхлээд бол нам эвслүүдийн материалыг авах ажлыг эхэлсэн. За хагас өдөр бол ирээгүй. За өчигдөр бол нэг нам нэг эвсэл ирж материалаа хүлээлгэж өгсөн. За өнөөдөр ингээд сая Монгол Ардын нам өглөө. За юуны хувьд бол бидад нэр дэвшигчдийн хувьд бол өчигдөр нэр дэвшүүлэх хугацаанд дуусаад өнөөдөр маргааш нөгөөдрөөр бол материал өгөх хугацаа дуусах юм байна. За одоогийн байдлаар нэг 20 хүн бидад нэр дэвшигчдээс материал өгсөн байж байна. За бид бол ингээд намуудыг өнөөдөр авч дуусаад маргааш өмнө нөгөөдөр ихэд бид нэр хурлаар оруулж хэлцээд нэр дэвшигчдийг бүрдэх асуудлыг нам эвслийн хувьд бол зэгцэлт дуусна гэж байгаа. Ер нь бол цаад хугацаа нь бол 6 сарын 6-ны өдөр ихэд эцсийн хугацаа нэр дэвшигчдийг бүрдэх хугацаа дуусна. Ингээд 6 сарын 7-ны өдөр бол нам эвслээс нэр дэвшигчдийн хувьд ч тэр ялгаагүй, бидаа нэр дэвшигчдийн хувьд ч ялгаагүй 6 сарын 7-ны өдөр нэгдсэн журмаар нэр дэвшигчийн өмнөхийг бол олгоно. Ийм одоо процедуртай явж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Бид ажлын хэсгээ ингээд дөрвөн хэсэгт хуваагаад нэр дэвшигчдийн материалыг бол авч байгаа. За өнөөдөр Монгол Ардын нам 76 нэр дэвшигч улсын их хурлын 76 нэр дэвшигчтэй морин цаг эхэлж байхад амжиж одоо сонгуулийн ерөнхий хороондоо бүртгүүлж байна. За манай 76 нэр дэвшигчийн хувьд бол яг хуулийн хугацаанд 5 сарын 27-ны 24 цагаас өмнө бол одоо намын баг хурлаараа албан ёсны шийдвэр гарсан хүн нэг бүрчлэн нэр дэвшигч нэг бүрчлэн одоо нууцаар санал хураалтаар энэ 76 нэр дэвшигчийг бол тодруулсан байж байгаа. За сонгуулийн хууль болон холбогдох журманд заагдсан бүх одоо материалуудыг хуулийн дагуу бид нар бүрдүүлж өгж байна. Манай намаас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийн хувьд бол хууль зөрчсөн бол ямар нэгэн хуулийн одоо хууль бус ийм одоо зүйл бол байхгүйгээр бид бүхэн бүх зүйлийг нэгтлэн шалгаж албан ёсоор бол хуулийн хугацаанд багтаж өглөө. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу 76 нэр дэвшигчдийг мань бүртгэж авч одоо сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх эрхийг нээж олгож өгнө гэдэгт бол бид бүхэн бэлэн байгаа. Ер нь бол 2016 оны энэ удаагийн одоо улсын их хурлын сонгуул бол их хариуцлагатай сонгуул учраас бол Монгол Ардын нам хуулийг биелүүлээ. Хариуцлагатай бай. Төрийн одоо байгууллагаас тавьж байгаа одоо энэ шаардлага зарчмыг бол одоо шалгуурыг бол мөрдөж одоо дагаж ажиллана гэдгээ бол бас албан ёсоор мэдэгдэж байгаа.